Нийгмийн инновац, түншлэл, хэлэлцүүлэг, цахим зөвлөгөө. Нийгмийн ажлын үсэл, хөгжил, нийгмийн ажлын болон технологийн шинжилэл, олон улсын жишгт нийцсэн нийгмийн инновацийг нийгмийн ажил үйлчилгээнд өргөн нэвтрүүлэх, нийгмийн ажилтны ёс зүй, харилцаа, хандлага, манлайллыг бэхжүүлэхэд нийслэлд ажиллаж буй нийгмийн ажилтнуудыг нэгтгэн санал санаачлагыг дэмжихэд чиглэсэн цахим зөвлөгөөн болж өнгөрсөн юм а. Нийгмийн ажил мэргэжлийн үндсэнийг нийгэмд таниулах, нийгмийн ажилтнуудыг манлайлалд уриалгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийгмийн инновац түншлэл хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага болон илтгэлүүдийг та бүхэндээ тоймлон хүргэж байна. Үндсэн илтгэлд маань өнөөдөр нийгмийн инновацийн талаас ярихаас илүү бас практик дээр юу болж байгааг оруулахын тулд нийгмийн бодлого тактик гэдэг асуудлыг хөдөж ярина. Тэгээ би бас энэ илтгэлийнхаа нүүр хуудсыг авсан энэ зураг бол санамсаргүй зураг биш. За энэ бол өнөөдрийн нийгмийн инновацийг явуулж байгаа загвар бөгөөд хэрхэн яаж нийгмийн инновацид хамтран ажиллах үндсэн загварчлал нь бол үндсэндээ асуудалд тулгарсан ийм загварчлал нэлээд төгөөмөл хэрэглэдэг учраас энэ загварыг авсан юм а. За тэгээд дараагийнхаа илтгэлийнхаа хуудсроо. Тэгэхээр өнөөдөр бид нар инновацийн тухай асуудлыг бол салбарын хувьд бол Монгол улсын 2012 оноос хойш хууль хэрэгжснээс хойш хамгийн их одоо хүчтэй яригдж байна. За тэгвэл яг хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа ойлголтуудаас нь харах юм бол инновац өнөөдөр бүтээлч үйл ажиллагааны үр дүн, шин зүйл, олдыг нэвтрүүлэх процесс, арга хэрэгсэл үзэгдэл гэсэн юм гурван одоо түлхүүрийг нэлээд түгээмэл хэрэглэгдэх юм байна. За харин энийг зүгээр дэлгэрүүлээд харах юм бол яаж харах вэ гэхлээр тэгэхээр инновацийн тухай дэлгэрүүлж хэдүүлээ ингээ харах юм бол анх 1934 онд Австрийн эрдэмтэн Шумпетерийн бүтээлд хамгийн анх технологийн устгал гэдэг ойлголт бол гарч ирсэн. Яаж бид нар байгаа асуудлаа өөрчлөхийг хүсэж байгаа зүйлээ хэрхэн яаж ямар арга замаар өөрчлөх вэ гэдэг зүйл бол технологи дээр суурилсан ийм ойлголтууд бол нэлээд төгөөмөл гарч ирж байсан. За энэ бол үндсэндээ шинжлэх ухаанд бол хамгийн орчин үеийн утгаараа хэрэглэгдэж эхэлсэн үе гэж бол нэрлэгдээд байна. За харин дэлгэрүүлээд харах юм бол яг инновацийг үйлдвэрлэл технологи ялангуяа энэ аж үйлдвэрийн чиглэлээр технологийн инновацийн тухай ойлголт нэлээд түлхүү бол гарч ирсэн их үедээ. За одоо бол манай инновацийн тухай хуулийн дээр бол яаж харагдаж байна гэхээр шинэ мэдлэгийг баялаг болгох, хувиргах үйл ажиллагааны үр дүнд бүтээгдэхүүн үйлчилгээний одоо энэ гол маркетинг зохион байгуулалтын арга шийдэл гэж манад орсон байнамаа. За энэ дээр бол бас тодорхой хэмжээгээр бас сүүлийн үед өөрчлөлт явагдаж байна гэж өнөөдөр судлаачдын дунд бол нэлээд өөр агуулга явагдаж байна. За тэгвэл харъя ерөнхийдөө инновацийг харах юм бол төрлөөр нь харах юм бол маш олон янзтай байгаа. Маш олон төвшин, шалгуур, хэмжээ одоо цаг бүрээгээр маш олон төрөл хуваагдаж байгаа. Гэхдээ ерөнхий бидний өнөөдрийн ярьж байгаа агуулгатаа дүүцүүлээ харах юм бол инновац бол үндсэндээ бас хоёр үндсэн төрөлд хуваагдаж байна. Нэгдүгээрт нь бол технологийн бус гэсэн энэ хоёр төрөл байна. Тэгэхээр энэ технологийн гэдэг маань үндсэндээ гол одоо аж үйлдвэрийн салбарт хэрэглэгдэж байгаа одоо шинэ бүтээгдэхүүн, технологийн процесстэй холбоотой үндсэндээ бүтээгдэхүүн процессын инновацийг хамтд нь тайлбарлаад байгаа ойлголт бол энэ дээр гарч ирсэн. Харин технологийн бус инновац буюу ялангуяа бидний салбарт хамгийн хамааралтай за бас хамтд нь ингэж хэрэгжүүлж байгаа ойлголт нь бол юу вэ гэхээр удирдлага зохион байгуулалтын ялангуяа энэ маркетинг эрх зүй нийгмийн энэ салбаруудын инновацийн асуудлыг технологийн бус гэсэн энэ инновацийн төрөлд нь багтааж авч үзэж байна. За тэгвэл одоо бид яг манай салбарын хувьд яригдж байгаа нийгмийн инновацийн тухай асуудал бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэлээд хүчтэй яригдж байгаа энэ ойлголт маань хэрхэн яаж хувьсаа өөрчлөгдөж биднэрт тийм ээ харагдаж байгааг эндээс та харж болно. За үндсэндээ хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нийгмийн инновацийн индексийг гаргадаг үндсэн сэтгүүлийн агуулга хэн дээр нь явж байгаа. За хоёр дахь нь бол яг нийгмийн инновац гэж энэ асуудлаар судалгаа шинжилгээнийхээ ажил хийж байгаа манай профессорын одоо бүтээлээс гарч ирсэн зүйл байна. За тэгээд өнөөдрийн энэ Европын холбооны TIPS project-ээс гарсан энэ үндсэн 3 агуулгыг бол энд тавьсан байгаа. За энэ нийгмийн инновац гэсэн энэ ойлголтоос ингээ харах юм бол ямар агуулга хамгийн их давхцдаг вэ гэхлээр тэмдэглэгдсэн байгаа нийгмийн хэрэгцээнд нийцсэн хүмүүсийн одоо асуудлыг шийдвэрлсэн байх ёстой гэдэг энэ концепц бол хамгийн одоо олон давтагдсан. Үндсэндээ нийгмийн инновацийн суур концепт бол ерөөсөө эндээ тулгуурлагддаг нь харагддаг. За тэгэхээр одоо энд бол үндсэн
концепцийг нь харж байгаа бол түүний дараах процессыг нь харах юм бол ерөөсөө нийгмийн инновац гэдэг бол тэр нийгмийнхаа асуудал тулгамдж байгаа тэр асуудлыгаа хүний хэрэгцээнд нийцүүлж хэрхэн яаж өөрчлөх юм бэ? Ямар бүтээгдэхүүн, ямар үйлчлэгээр, ямар дүрм журмаар, ямар менежментээр өөрчлөх гэдэг арга үндсэндээ энэ нийгмийн инновац дотор багтаж явж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр бид яагаад нийгмийн инновацийн тухай ярих хэрэгтэй юм бэ гэсэн асуудлаас ялч шүү гарч ирж байгаа. Тэгэхээр нийгмийн инновац гэж одоо бусад инновацаас юугаар ялгаатай гэж. Тэгэхээр өнөөдөр хүн төрөлхтөн өнөөдөр технологи дижитал гэдэг маш томоохон ийм хөгжлийн асуудлыг ярьж байгаа. Гэхдээ үүний цаана дандаа нийгэм байгаа. Энд хүмүүс хамтын амьдрал гэдэг зүйл орхигдож байна гэсэн асуудал сүүлийн үед хүчтэй яригдж байна. Тэгэхээр тэрний үндсэн агуулга нь одоо энэ дээр төвлөрж байгаа. Тэгэхээр нийгмийн инновац яагаад хэрэгтэй болж байгааг үндсэн шалтгааныг нь хараад өнөөдрийн судлаачдын гаргасан бүтээл энэ дараах энэ 4-5 асуудлууд бол хамгийн хөндөгдөж байна гэж гарсан байна. Энэ бол одоо миний бас судалгааны үр дүнд гарч ирээгүй. Тодорхой бас судалгааны бүтээлээс авсан зүйл байгаа шүү. За тэгэхээр ерөнхийдөө байгууллага дэрн ажилтнууд дадал зуршлаа өөрчлөх тийм одоо эрсдлэг хүлээлгэхээс ерөөсөө боломжлох юм байна гэж. За тэгээд хүмүүс уг нь шинжлэхдэх дуртай гэж бүгдээрээ ярина. Шинжлэл хийх ёстой гэдэг бүгдээрээ хүлээмжшүүлдэг. Гэхдээ начир дараа ирэхээр хүмүүс маань консерватив юм биш үү гэсэн энэ одоо таамаглалыг дэвшүүлээд энийг бүр одоо шинжлэлийг хэрхэн яаж тархалтыг бий болох уу гэдэг онолыг боловсруулаад хотын хөгжлийн асуудлаар одоо судалгааныхаа ажлыг хийж одоо энэ тархалтын онол энэ шинжлэлийн онолыг боловсруулахаар орж ирсэн бүтээл гарч ирсэн байдаг. Бид үнэхээр шинжлэл ярих дуртай. Гэхдээ хүмүүс тийм биш юм байна. Хүмүүс хуучинсэг юм байна гэж. Тэгэхээр хүмүүс яагаад хуучинсэг байдаг вэ гэхлээр өөрийнхөө энэ одоо нэгдэл тогтсон ажлынхаа арга барил хэлбэрээс өөрчлөөд тэндээс эрсдэл гарахаас ерхийдээ хүмүүс айдаг юм байна. Энэ бол уусаа хүний натур юм байна гэдэг зүйл дээр санал бол төвшүүлсэн байна. Тэгвэл энийг бид өөрчилж болох уу гэдэг асуудлыг өнөөдөр нийгмийн одоо шинжлэх ухаанд нийгмийн инновацийн асуудал дээр ялцшгүй бидний өмнө тулгамдж байгаа асуудал байна гэж төвшүүлж тавьсан байна. За дараагийнх нь өнөөдөр нийгэм маш олон асуудлууд тулгарч байна. Ялангуяа хөгжлийнхэн индексээрээ хараад үзэх юм бол хөгжиж байгаа манайх одоо тийм ээ энэ төвшөнд орно шүү дээ. За манайхтай адилхан энэ ижил төвшөнд орнуудад бол асуудлууд улам одоо яг нь өжгөрж байгаа юм шинж хандлага гарч ирж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бид асуудлаа зөв олж харж байгаа мó гэдэг ийм одоо асуулт тавигдж байна гэж судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл бид нийгэмд байгаа асуудлыг харж байна. Гэхдээ асуудал дээр бүгд зөвний өнцгөр харж чадчихна уу? Тэгээ ийм асуудал бид нар дахиад тулгараад байгаа юм шүү гэсэн энэ асуудлыг өнөөдөр бас төвшүүлж байна. За дараагийн асуудал бол шийдвэр гаргагчид бол маш их хөвгөлтэй байдаг. Байгууллага өөрөө маш их хөвгөлтэй байдаг. Ялангуяа нийгмийн салбарт ажиллаж байгаа нийгмийн энэ томоохон ийм бааз дээр ажиллаж байгаа хүмүүс бол өгдлүүд маш их байна. Гэхдээ яг хэрэгцээтэй өгдөл та бүхэн байна уу гэдэг асуудал бас бидний өмнө тулгарч байна. Дараагийн асуудал байгууллагууд тодорхой хэмжээний одоо албан бус манлайлагчд байж байгаа. Гэтэл манлайлагч гэдэг энэ ойлголт бол маш богино настай болсон байна. Дээрээс энэ манлайлагчдын маань одоо халагдаж солигдох энэ давтамж маш их байна. Энэ өөрөө байгууллагын тэр өөрчлөлтийг, байгууллагын тэр шинжилгээ асуудал дээр бас яг нь тэр насжилтыг шууд холбож өгч байна гэсэн ийм ойлголт гарч ирж байна. За тэгтэл нийгэм маань хурдтай хөгжиж байна. Нийгмийн насны үе маань өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид маань өөрсдөө маш их хүлээлттэй байгаа ч гэсэн эргээд яг тэнд үйлчлэгээ хүргэх ёстой байгууллагуудын маань нөөц чадвар хэр байгаа юм бэ гэсэн асуудал өнөөдөр энэ дээр хөндөгдөж байна. Тэгэхээр бид нар энэ байдлыг засахын тулд яах ёстой вэ гэдэг асуудал мэдээж тавигдана. Тэгэхээр энэ нийгмийн инновац хэрэгтэй юу гэдэг асуудлыг яг энэ асуултуудаар судлаачид өнөөдөр гаргаж ирж тавьж байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдлыг бид нэг засахын тулд яг энэ асуудлаа олж хардаг, урьдчилан таамаглаж чаддаг асуудал дээр төвлөрөөд бид энэ асуудлыгаа яг үндсэн асуудлаа мөн үү гэж эренбэлж чаддаг мэрэгжлийн хүмүүс өнөөдөр хэрэгтэй байна гэж өнөөдөр энэ салбарт бол яг нь санал нэгдэж байна. Тэгэхээр энэний хариулт нь юу вэ гэж. Тэгэхээр энэ хариулт ерөөсөө л нийгмийн инновацийн асуудал юм а гэсэн ийм одоо хариултуудыг өгч байна. Тэгэхээр эндээс тэр нийгмийн салбарын тодруулаа хэлээ явуучих гэж бодож байна. Өнөөдөр нийгмийн салбарын хамгийн гол шалгуур бол юу вэ гэхээр иргэдийн сайн дурын оролцоо. Тэгэхээр ялангуяа нийгэм асуудлаар дүүрч. Тэгэхээр
альч төвшөнд төрийн ба төрийн бус байгууллага альч төвшөнд асуудал тэр болон гарах хүрч чадахгүй байгаа тохиолдолд бид яах ёстой вэ гэхээр нийгэм өөрөө хөдлөх ёстой л гэж үзнэ. Яагаад гэвэл бидний хамтын нийгэм учраас. Тэгэхээр энэ нийгмийн сайн сайхан хамтын аж амьдралаа сайжруулахын тулд хүн бүр оролцоотой гэдгийг л ойлгох ёстой гэж өнөөдөр нийгмийн нууц нар өнөөдөр ярьж байгаа концепцэнд ерөөсөө л юм. Тэгвэл сайн дурын ажил гэж юу юм бэ? Иргэн хүнийхээ хувьд яаж нийгэм сайн дурын ажилтан өөрөө хийж болох юм бэ гэдэг асуудал бол чухал хэмжээр болж байна. За тэгээд иргэдийн улс төрийн оролцооны тухай асуудал энэ бол өөрийнх нь жамсны эрхийн тухай асуудал энэ бол яригдж байна. За тэгээд тэртээ дэргүй ардчсан нийгмийн хамгийн том нийгмийн асуудлыг олж хардаг байгууллага бол иргэний нийгмийн байгууллага. Тэгэхээр энэ иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо хэрэг байна гэдэг асуудал хамгийн чухал байна. За тэгээд тэр 5 гэдэг ихтгэлцлийг би хамт оруулсан юм. Юугаа харуулахын тулд нийгэмдээ хил зэрэг хүмүүс итгэж байна гэдэг асуудал маш чухал шалгуур болж орж ирдэг. Тэгэхээр энэ бол өөрөө бид нар энэ шударгын тэгш байдлын үн цэнтэй шууд холбоотой байгаамаа. За тэгээ эрхчлөөний асуудал гэсэн энэ зүйл бол өнөөдөр нийгмийн индекс тэрний шалгуур үзүүлэлтүүдийн хамгийн чухал хэмжүүрүүд болж байна. За өнөөдөр Монгол улсад нийгмийн ажлын босол олгож байгаа байдал бол дунд боловсрол, бүрэн дунд боловсрол эзэмсэн Монгол улсын иргэн эсвэлтийн ерөнхий шалгалтыг өгч нийгмийн ажлын босол олгож өгөхтэй зугад эсэж байгаа. За энэ дээр нэг нэмж зүйлийг бол дэлхийн нийгмийн ажлын босролын зөвлөгөөс зөвлөмж гаргасан байдаг. Тэгээ нийгмийн ажлын боловсрол эзэмшиж байгаа иргэнээс бол ганц мэдлэгийн шалгалт авахаас гадна бас хандлага, ур чадрын шалгалтыг хамттан авахыг бол зөвлөмжилж байгаа. Монгол улсад бол одоогоор ганцхан ерөнхий шалгалтаар бол мэдлэгийн шалгалтаар л ихтэй цуглд эсэж байгаа. За энэ нь бол нэг талаар бас энд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг гэхээсээ илүү бас сэтгэл хандлагыг бас чухалчлах ёстой гэдэг ийм санааг л байна. За Монгол улсад нийгмийн ажлын босрол олгож байгаа энэ хөтөлбөрүүд бол 120-аас 125 кредитээр бол өнөөдөр судлан бакалаврын зэрэг олгож байна. За эдгээр хөтөлбөрүүдэд л мэдээж дээд боловсролын суурь, мэргэжлийн суурь, мэргэжүүлэх дадлага хичээлүүд ордог. За эдгээр нь бол Монгол улсын боловсролын тухай хуулийн заасан дээд боловсролын стандартад нийцсэн юм хөтөлбөрүүд хийгдэж байгаа. За ялангуяа өнөөдөр бас нийгмийн ажлын сургуулиуд болон төрийн бус байгууллагууд бол хамтарч практикт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг бас богино хугацааны сургалтаар сургаж бий. За богино хугацааны сургалтанд сургах бас дүрм журамч гэсэн энэ сүүлийн жилүүдэд бас батлагдаж гарсан. За энэтэй холбоотойгоор бас практик дээр ажиллаж байгаа мэргэжлийн бус ажилтнуудыг мэргэжүүлэх, за мэргэжилтэн болсон хүмүүсийг татан сургах, дахин мэргэжүүлэх ажил бол их чухал байгаа гэдгийг бол бид нар байнга зөвлөмжилдэг. Олон улсын нийгмийн ажилтны холбооноос ч гэсэн нийгмийн ажилтнуудыг байнга сургаж байх ёстой гэдэг энэ санааг бол илэрхийлдэг. Тэгэхээр нийгмийн ажлын боловсролын зэрэг болгож байгаа энэ өнөөдөр Азийн орнуудын талаар судалгаа хийсэн байдаг энэ 21 онд. За тэгэхээр Монгол улсад бол өнөөдөр нийгмийн ажлын босрол олгож байгаа 26 хөтөлбөр бий. Үүний 18 нь бол бакалаврын хөтөлбөр, 6 хөтөлбөр нь магистр, 2 докторийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ Монгол улсын их сургууль болон шинжилгээ ухааны технологийн сургуульд боловсролын докторийн зэргийн хөтөлбөр явагдаж байгаа. За энэ судалгаан дээр бас нийт практик дээр ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн ажлын боловсролын түвшинг аваад үзэх юм бол 30.5% нь бол нийгмийн ажлын сургалтанд суусан. За 68.2% нь бол нийгмийн ажлын ямар нэгэн мэргэжилт хамааралгүй юм хүмүүс. За тэгээд 1.3% нь бол нийгмийн ажлын боловсрол гэдэг ийм судалгааны үр дүн байгаа. Тэгээ энэ үр дүнгээс бол харах юм бол нийгмийн ажилтнуудыг мэргэжүүлэх, ялангуяа энэ нийгмийн ажилтан гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийг бол бид нэр зайлшгүй мэргэжлийн түвшинд олон улсын стандартад байх өрхөөц тэр хэмжээнд бол нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдэг бол энэ судалгаанаас бид харж байгаа. За энэ бол маш бага тоог илэрхийлж байгаа. Гэхдээ яг бид бас энэ дээр тодорхой дүрм журам, хууль эрх зүйгүүд бид нар хангаж ажиллах шаардлагатай гэдэг зүйл байна. За энэ нь бол нийгмийн ажилтан хүний нөөц ямар байх вэ гэдэг асуудал их чухал байдаг. Тэгэхээр нийгмийн ажил мэргэжил бол өөрөө маш хүнд ажлын байрны нөхцөлд ордог. Тэгэхээр энэ ажлын байран дээр ажиллаж байгаа хүн ямар үр дүнтэй, ямар чанартай боловсролоор хангах вэ, ямар сонголтын хэрэгцээ байгаа вэ? За ер нь бол энэ магадлан итгэмжлэгдсэн энэ хөтөлбөрүүдэд яаж суралцах вэ? За энэ хөтөлбөрүүдэд яаж бас мэргэжил дэвшлүүлэх гэдэг энэ олон улсын бас үндэсний хэмжээний нөхцөл байдлуудыг тусах шаардлага байгаа шүү гэдгийг бол бид нар бас харж болох ёстой. За энэ нийгмийн ажлын боловсролын стандартын гол зорилго нь юу юм бэ гэхээр
олон талд тэгш байдал оролцоог үнэлж за нийгмийн ажлын босрол олгохдоо тууштай байдлыг хангана гэсэн ийм хэд хэдэн стандартын одоо гол зорилгоодыг бол хангаж ажиллах ёстой. Ялангуяа нийгмийн ажлын одоо ажилтнуудыг улс ордын үйл ажиллагаанд орж байгаа ажилтнуудыг дэмжих, хамгаалах, за тэдний нийгмийн хамгааллыг баталгаажуулах, за нийгмийн ажлын одоо явуулж байгаа багш олсон хүчин мэрэгжлийг дээшлүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх гэдэг олон зүйлүүдийг бол энэ стандартад гол зорилго болгосон байдаг. За ингээд ер нь бол нийгмийн ажилтан хүн ямар байх ёстой юм бэ? Нийгмийн ажилтан хүн ямар өөрөг түлээж ажиллах ёстой гэдэг асуудал бол чухал тавигдсан. За ингээд олон улсын нийгмийн ажлын босролын зөвлөөс гаргасан ер нь бол амжилтанд хүрсэн сайн нийгмийн ажилтан хүнд ямар ур чадвар, ямар шинж чанар байдгүй гэдгийг бол тодорхойлсон. За ингээд хамгийн ихнийд бол нийгмийн ажилтан хүн ямар байх ёстой гэвэл одоо бусдын сэтгэлийг ойлгох чадвартай байна гэж. За тэгэхээр бусдын сэтгэл гэдэг бол ойлгоно гэдэг бол бусд хүний сэтгэлүүд санааг мэдэрч ойлгох, мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх энэ үйлдэлийг бол хэлж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь бусад хүмүүсийн, хувь хүмүүсийн мэдлэг, туршлага, үзэл бодлыг хүндэтгэх, ойлгох чадварыг илэрхийлнэ гэдэг энэ чухал байна. За дараагийн чадвар бол мэдээж харилцаа холбоо тогтоох чадвар. За мөн зохион байгуулах, за аливаа зүйлийг тунгаан бодох, идэвхтэй сонсох, за өөрийгөө халамжлах, за соёлын олгон ялгаатай байдлыг хүндэтгэх. За ялангуяа өнөөдрийн нийгмийн хөгжил энэ глобал хөгжил олон нийтийн одоо энэ дэлхийд даяаршилж байгаа энэ тохиолдолд бол олон соёлт асуудлыг нийгмийн ажилтан зайлшгүй мэдэх ёстой болж байгаа. Тэгэхээр үйлчлүүлэгчдийн соёлын талаар мэдлэгтэй, тэдэнд хүндэтгэлтэй ханддаг, тэдний гарал үүсэл, өвгөн онцлогийг мэддэг, тэрэнд ажиллах, дадлаг туршлага мэдлэгтэй байх гэдэг. Одоо энэ олон зүйлүүд бол өнөөдөр гарч ирж байна. За мэдээж төвчээртэй байх, мэрэгжлийн хариуцлагатай байх, нөлөөлөх чадвартай байх гэсэн ийм одоо мэдлэг ур чадварыг одоо нийгмийн ажилтан хүн эзэмшснээрээ өнөөдөр сайн нийгмийн ажилтан, амжилтанд хүрсэн мэрэгжилтэй ажилтан, за мэрэгжилтэй өндөр чадвартай гэсэн энэ одоо зүйлийг бол гаргаж ирэх бололцоо биднээс бол харагдаж байгаа юм аа. Салбарын одоо 7 салбарт нийгмийн ажилтнууд 3200 нийгмийн ажилтнаа ажиллаж байна гэсэн нийгмийн ажилтны судалгааг бид нар өнгөрсөн жил хийсэн. Ерөнхий боловсролын сургуулийн 872, мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвүүдэд бас 78, Сумхрооны 600, хөтөлбөр халдын зөвлөлтийн газар хэлтсийн одоо ажилтнаа 1200 орхин ингээд те 10 оноос эхэлж ажиллаж эхэлсэн нийгмийн ажилтнууд маань 66 байна. Эрүүл мэндийн 2 дугаар шатлалын эмнэлэгт гээд нийтдээ бол 200-аад нийгмийн ажилтнаа бүгд хамгааллын салбар, өдөр хамгаалах байр, нэгдлийн үйлчилгээ, аймаг дүүргийн хэлцүүд маань бас 200 нийгмийн ажилтан ажиллаж байна гэсэн тоо мэдээлэл байна. За сургуулийн нийгмийн ажилтан бол 1997 оноос анх туршилтаа тэгээ 2000-аас 2001 оны хичээлийн жилд бас профессор ажиллаж эхэлсэн. Халамжийн нийгмийн ажилтан бол хөрвүүлсэн нэмдэрч гшмаа тий 2003 оноос ажилласан профессор одоо 2012 оны хуулийн шинжилсэн хариулт бүхэгдэн бэлэгтэй эргэцэн бүхэгдэн зохицуулалттай ажиллаж эхэлсэн байгаа. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэх юм бол хамгаалах ухааны шинжилгээ ухааны их сургууль маань 2003-аас 2004 оны хичээлийн жилийн байдлаар ажилласан одоо ингээд нийт 200 нийгмийн ажилтан ажилласан гэсэн тоо мэдээлэлтэй байна. Харамсалтай нь одоо нийт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын одоо 56% нь одоо мэрэгжлийн бус байна гэсэн тоо мэдээлэл байна. Тэгэхээр энэ мэрэгжлийн бус ч гэсэн бид нар бас мэрэгшүүлэх сургалт бүгд хамгааллын чиглэлээр бүгд гэр бүлтэй ажиллах чиглэлээр энэ нийгмийн ажилтнуудаа мэрэгшүүлж одоо анхад шилхэнд хүүхэд гэрүүл яаж мэрэгжлийн ажил үйлчлэгийг хүргэх тал дээр нь бас тодорхой дүрм журмын дагуу хүргэж байна. Хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын 20 оны тушаалаар бас яг энэ хүүхэд гэрүүлтэй ажиллаж байгаа нийгмийн ажилтныг мэрэгшүүлэх тавтан сургах сургалтын хөтөлбөр журам батлагдсан. Энэ дагуу бас манай гэрүүл хөх залуучдын газрын дэргэд одоо сургалт судалгааны төв байгуулагдаад энэ маань одоо хөтөлбөрийг бэлдэж үндэсний сурагч багш нараар институтчлэгдсэн тогтолцоогоор сургалтын нийгмийн ажилтнуудыг одоо яг мэрэгшүүлжтэй шатлсан байдлаар мэрэгшүүлэхний сургалтыг зохион байгуулах үндсэн чиглэлийг хүлээж ажиллаж байгаа. Тэгээд энэ үндсэн чиглэлийн дагуу бид нар бас шатлж сурах нь зөв юм байна гэдэг ажлууд байж байна. Тэгээд 2017 оноос эхэлж бид нар бас хамтарсан багийг үндэсний хэмжээнд толжигдуулах сургалтыг хийсэн. Нэгцгийн үйлчилгээ хамгаалах байрны нийгмийн ажилтнуудыг одоо жилд 2-оос 3 удаа одоо чадваржуулах сургалтууд хийжээ.
За хүүхдийн эрхийн хууль зүйн орой гэдэг журам нь 16 онд 17 онд батлагдсан хэдий ч гэсэн дахиад энэ жил бас шинжилсэн, бүсчилсэн сургалтуудыг хийж байна. Бид нар ингээд шатралттай сургалтууд хийж байгаа ч гэсэн нийгмийн ажилтнууд маань өнөөдөр нийгмийн ажлын байран дээрээ баталгаатай одоо сэтгэл хангалуун ажилчид нүүгүүдийг дээр одоо бас учирдахтай байгаа гэдгийг бас давхар хэлье. Тэгээд хүүхд гэр бүлийн чиглэлээр статистик мэдээлэл байна. Тэгээд яг энэ хичнээн нийгмийн ажилтнууд маань энэ хуулийн дагуу ажиллаж орон тооны бус зүйлүүд одоо газар хэлцүүд ажиллаж байгаа ч гэсэн энэ хүүхдийн одоо эсрэг хүчирхийлэл, хүүхд хамгааллын асуудал бол бас томцоо асуудал байна гэдэг таахан энэ статистик мэдээлэлээс харж байгаа. Тэгээд энэ асуудал дээр бид нар бас үнэхээр хүүхд гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын ажлыг яаж хөгжүүлэх вэ? Нийгмийн ажилтнуудаа яаж мэрэгшүүлэх вэ? Хүн бүрд хүрж байгаа энэ ажил үйлчилгээ мэрэгжлийн түвшинд яаж байх вэ гэдэг бас илүү сайжруулах шаардлагатай байна гэсэн нийгмийн ажилтнуудын өмнө тулгымцсан асуудлыг шийдэхэд бол бас үнэлгээд үнэлт хийсэн байгаа. Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжлийн үр дагаварт манай хүүхдийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд маань нэгдэж бас үнэлгээ хийсэн. За хүүхд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Нөби хүүхдийн сангийн санхүүжилтийн дэмжлэлтэй Английн одоо бас Кором гэдэг хүүхдийн хуулийн хүрээлэн манай Монголын аярын гэсэн судалгааны хүрээлэнтэй бас хамтарсан хөндлөнгийн үнэлгээ хийсэн. За хүүхд хамгааллын тогтолцооны зураглалыг бас Монгол улс Америкийн нэгдсэн улсын төрийн департаменттэй хамтран хэрэгжүүлж байгаа хүүхд хамгааллын компакт гэрээний хүрээнд бас хийж үзлээ. Хүүхд хамгааллын үйлчилгээний одоо үйлчилгээг үнэхээр нийгмийн ажилтнууд маань үзүүлж чадж байна уу? Мэргэжлийн удирдлага байна уу? Үйлчилгээ гэдэг асуудал нь тодорхой байна уу? Үйлчилгээ үзүүлж байгаа нийгмийн ажилтны ачаал нь хэрвээ үйлчилгээ үзүүлэх санхүүжилт нь ямар байна вэ? Нэг кейс дээр хэдэн цаг зарцуулж байна гэдэгт бас өнгөрсөн зам сангийн сайд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан одоо ажлын хэсэг тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж 400 гаруй нийгмийн ажилтнууд энэ салбарт ажиллаж байгаа 7 салбарт ажиллаж байгаа 400 гаруй нийгмийн ажилтнуудыг оролцоож бас та бүхнийхээ бодит кейс шийдвэрлэлтээр бас үнэлгээ дүгнэлт хийж ажилласан байгаа. За ерөнхий хуулийн болон үнэлгээ дүгнэлтийн асуудал дээр үнэхээр тулгамж байгаа асуудал бас байна. Хүчирхийлэл хүртэх ба өртсөн хүүхдэд хүүхд хамгааллын үйлчлэгийг бүрэн тасралтгүй одоо үзүүлж чадахгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Үйлчилгээний төрөл тодорхойгүй одоо бүгд хамгааллын төрийн магадлалын тэмцэх төрийн бас байгууллагуудаар нийгмийн ажилтан маань ажиллаж чадахгүй маа гэхэд гэрээлэн гүйцэтгүүлэх ёстой. Гэвч одоо нөгөө тодорхой хүчрэл төрийн бас байгууллага маань энэ ажил үйлчлэгийг гүйцэтгэж чадахгүй байна. Санхүүжүүлж чадахгүй байна, хянжигдахгүй байна гэсэн үнэлгээ дүгнэлтсэн. За олон салбарт ажиллаж байгаа нийгмийн ажил үйлчлэгээний одоо удирдлага зохион байгуулалт, хариуцлага зохицуулалт бас сул байна. Кейс менежмент яг энэ хүүхд гэр бүлтэй ажиллаж байгаа хашигтны кейс менежментийн ажлыг бас яг бүрэн зургаар нь төлөвлөж, үнэлж, тодорхойлж одоо интервенцийг хийж чадахгүй байна гэсэн ийм үнэлгээ дүгнэлтсэн. За яг энэ кейс менежментийн асуудал нь хуулийн дээр бас тодорхой эрх зүйн зохицуулалт сул байна гэсэн үнэлгээ дүгнэлтсэн. За тэгээд хамгийн гол тулгамж байгаа асуудал анхан шатнд ажиллаж байгаа хүүхд гэр бүлтэй ажиллах хүний нөөц үнэхээр докторгүй байна. Нийгмийн ажилтны бас ингээд нэг ажлын байранд ажиллаж байгаа дундаж хугацаа 3-6 сар байна гэсэн ийм харамсалтай тоо мэдээлэл гарсан. Нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагаар анхан дундчтанд ажиллаж байгаа албан хаагч нийгмийн ажилтнуудыг хангаж чадахгүй байна. Мөн ажиллах нөхцөл бололцоо үйлчлүүлэгчтэйгээ ажиллах сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө тусалгаач бас байхгүй байна гэсэн ийм дүн шинжилгээ гарсан. За тэгээд зөвлөмж бол мэдээж ойлгомжтой бүгд гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил үйлчлэгийг хөгжүүлэх шаардлагатай байна. Кейс менежментийн асуудлыг тодорхой болгох, үйлчилгээний санхүүжилт улмаар одоо нийгмийн ажил үйлчилгээний үн цэнийг олон нийтэд ойлгуулах, таниулах, удирдлага манлайлал зохицуулалтыг одоо бэхжүүлэх шаардлагатай байна гэсэн дүн шинжилгээ гарсан. Хичнээн энэ хүүхдийн чиглэлээр гарч байгаа хууль тогтоомжийн үнэлгээч гэсэн ард нь энэ үйлчилгээг анхан дундчтандаа хүргэж байгаа нийгмийн ажилтнуудын нийгмийн баталгаа, ажил үйлчилгээний бүртэмж одоо чанарын одоо үнэлгээ гэж үзэж байгаа. Энэ үнэлгээнд тулгуурлаад бид нар бас яг энэ хүүхд гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил үйлчилгээний зураглалыг бас шинээр бас гаргаж хүүхд хамгааллын тухай хууль нь төсвийн хуулийг дагуулсан нэмэлт өөрчлөлт бас оруулсан байгаа. Тэгээд ер нь хүүхд гэр бүлтэй ажиллахад
илрүүлэх, мэдээлэл авч илрүүлэх нөхцөл байдлын үнэлгээ хийх. За дараагийн ажил үйлчилгээнд холбон зурчлах шуурхай цэцлэмжийн төвчний үйлчилгээ байх ёстой юм байна. За хүүхэд гэр бүлтэй ажиллах, хамгаалах, нөхөн сэргийх төвчний ажил үйлчилгээ байх ёстой юм байна. За яг гэр бүлтэй анхан шатанд ажиллах одоо ийм үйлчилгээнүүд үнээр аслагдсан сум дүүргийн хүүхдүүд болгонд одоо хүүхд гэр бүлтэй нийгмийн ажилд ажиллах байна. Ингээм бол үнэхээр тусгай бэлтгэгдсэн нийгмийн ажилтнуудаас мэрэгжлийн багаас мэрэгсэн төрийн бас байгууллагаар дамжуулах одоо явуулын үйлчилгээг бас хүргэх шаардлагатай юм байна. За мөн энэ ажил үйлчилгээний шинжилгээний асуудал, үйлчилгээний зураглалын асуудлын дагуу бүгд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам батлагдсан. За тэгээд энэтэй холбогдуулаад бид нар бас нийгмийн ажилтнуудынхаа анхан шатны бүртгэл мэдээллийг сайжруулах, нийгмийн ажил үйлчилгээний кейсийн удирдлагыг хянах үүднээс бас бүгд гэр бүлтэй ажил нийгмийн ажил үйлчилгээг захимжуулж эхэлсэн. Энэ брэнд нүүбийн хөгжлийн брэнд дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 735 хамтарсан багийн нийгмийн ажилтнуудад одоо нийгмийн ажил үйлчилгээний нэгдсэн сан буюу энэ програмыг үүсгээд одоо бүдээрэнд нь тавьлаа төгөөд одоо нийгмийн ажил үйлчилгээний мэдээллийн сандаа анхан шатндаа бүгд гэр бүлтэй ажиллаж байгаа нийгмийн ажил үйлчилгээнийхээ кейсийг бүртгэдэг болсон. Бүрдэгдэг болоод эхэлж байна. Манай үндэсний сургалтыг бас гэр бүлийн хүч залуучдын хөгжлийн газар маань нийслэлийн гэр бүлийн хүч залуучдын газар маань бас бүртгэж явж байна. Ингэснээрээ бид нар энэ бүртгэхээсээ илүү нийгмийн ажил үйлчилгээг яг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн дагуу 7 үйлчилгээ, хүүхд хамгааллын тухай хуулийн дагуу 6 үйлчилгээг мэрэгжлийн түвшинд хүргэж чадж байгаа эсгэд бас мэрэгжил арга зүйгээр хангах, хяналт тавих чиглэлтэй ингэж ажиллаж эхэлж байна. За нөгөө талаар бас нэгцгийн үйлчилгээ төр хамгаалах байр гэдэг хүчирхийллийн хохирчийг хамгаалах үйлчилгээ байгаа. Энэ дээр бас эзлэн цэгмийн гэсэн бүртгэлийн програмыг ажиллуулснараа аюулгүй байдлыг нь хангаад байгаа тэр хохирогчид нийгмийн ажил үйлчилгээг нь мэрэгжлийн түвшинд хүргэж чадж гэнэ үгүй юу гэдэг энэ нийгмийн ажил үйлчилгээний кейсийн програмыг бас шинээр ажиллуулад явж байна. Тэгээд энэ хүрээндээ бид нар бас нийгмийн ажилтнанд олгох урамшууллыг ч гэсэн бид нар бас энэ програмын энэ кейс үйлчилгээнийх нь үр дүнгээр нь бас нийгмийн ажилтнуудаа олгох юм ажлыг бас энэ ажлыг 22-наас хийгээд эхэлж байна. Тэгээд 22 онд энэ нөгөө хэвшил бас хугацаа орно. Тэгээд олон улсын чиг хандлагаар дагаад энийг одоо сайжруулах одоо нийгмийн ажилтнуудаа илүү хялбар болох ойлгомжтой болох ажлууд үйлчлэх. За нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу бол та бүхэн мэдж байгаа 72 ажил үйлчлэгээ маань бүрэн одоо бараг захимжсан их халамж цэгмийн гэсэн хуудасаар нийгмийн халамж үйлчлэгээг хүргэх ажлуудыг бол нийгмийн халамжийн нийгмийн ажилтнууд маань хийж байна. За энэ нийгмийн ажил үйлчилгээний зураглал болон энэ програм кейс үйлчилгээний програмтай холбогдуулаад бид нар бас нийгмийн ажил үйлчилгээний нийтлэг шаардлага стандартыг 21 онд стандартлал хэмжлэлийн газраар баталгаажуулж одоо энэ стандартын шаардлагын дагуу хэрэгжлийг хангаж байна. За энэ стандарт бол хамгийн гол нь нийгмийн ажил үйлчилгээний нийгмийн ажилтан гэж юм байх юм. Байгууллага ямар ч чиглэлтэй байх юм. Үйлчилгээний төрөлт нь ямар хэмжээ тогтоох юм. Үйлчилгээгээ үзүүлэх явц нь ямар явцтай байх юм. За кейс файлаа яаж бүрдүүлэх юм? Кейс файлтанд тавигдах шаардлага. За тэгээд кейс файлаа хөтлөх шаардлага, кейсээ архивлах шаардлага, нууцлалын шаардлага. Тэгээд ерөнхийн ингээд 5-6 шаардлагатайгаар хэм хэмжээг бас анхудаа тогтоож өгсөн. За тэгээд нийгмийн ажил үйлчилгээг түрүүний хэлсэн одоо нийгмийн ажил үйлчилгээний 3 төвшөнд одоо үзүүлэхээр энэ стандартыг нь бас анхудаа гаргаж өгсөн. Тэгээд стандарт бол бид нар бас одоо байгаадаа нийцүүлэхээс гадна ирээдүгөө харсан стандарт байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бас нийгмийн ажилтан ахлах нийгмийн ажилтан гэж ямар байх вэ? Зөвлөх нийгмийн ажилтан ямар байх вэ? Байгууллага нийгмийн ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллага маань ямар дүрмтэй байх вэ? Нийгмийн ажилтныгаа яаж ажиллах нөхцөл болцоогоор хангах вэ гэдэг энэ стандартыг нь бас гаргаж өгснөөрөө бас илүү онцлогтой байгаа гэдгийг хэлье. Мэдээж зарим нь үнэхээр өнөөдрийн нөхцөл байдалтай таарахгүй шаардлага байж болно. Гэхдээ бид нар нийгмийн ажил үйлчилгээг өргөхийн тулд нийгмийн ажлынхаа баталгааг хангахын тулд энэ шаардлагыг мөрдөж ажиллах ёстой гэдгийг төрийн захиргааны болон анхан дунд чатан засаг дарга нарт бид нар бас
хөргүүлэх ёстой байгаа. Тэгээд энэ стандартын дагуу ч гэсэн бүх стандартуудыг орон нутаг болон харьяалах байгууллагуудад бас хөргүүлж ажиллаж байна. За энэ хамгааллын үйлчилгээний зураглал, нийгмийн ажлын үйлчилгээний зураглал болон нийгмийн ажлын цахим файл. За тэгээд энэ стандартын дагуу үйлчилгээ үзүүлсэн анхан дурчтанд ажиллаж байгаа яг үйлчилгээ үзүүлж байгаа нийгмийн ажилтнуудаа үйлчилгээнийх нь урамшууллыг одоо анх удаа тооцдог болохоор сангийн сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар хүүхд хамгааллын үйлчилгээний зардлын дундаж норматив аргачлалыг бас баталсан байгаа. Тэгэхээр үнэхээр бид нар түрүүн хэлсэн 400-аад нийгмийн ажилтнуудаас асуусан. 4 жилийн хугацаанд одоо нөхцөл байдлын үнэлгээ хийгээд явхад тухайсан хамтарсан баг зардал байхгүй. Өөрсдөө тэ 400-500 мянган төгрөгийн цалин авдаг мөртөө өөрсдөө карманаасаа мөнгөө гаргаад явдаг. Хохирогч хүүхдээ аваач газар байхгүй. Өөрсдөө ажлын байран дээр дагуулад зарим нийгмийн ажилтнууд маань гэртеж хүртэл аваач байрлуулж ирсэн юм үнэхээр тохиолдож байсан. За тэгэхээр шуурхай төсөлмжийн үйлчилгээ үзүүлэх буюу нөхцөл илрүүлэх, одоо холбон зуучлах, баримжуулах, нөхцөл байдлын үнэлгээ хийхэд одоо улсын хэмжээнд дунджаар одоо нийгмийн ажилтнууд 33500 төгрөг байх юм байна. Тэгээд энэ анхны дурчтанд яг энэ нөхцөл байдлын үнэлгээ хийгээд явхад нийгмийн ажилтнууд маань маш их тулгамддаг асуудал байдаг. Яг энэ хүүхд гэрэлтэй ажиллахад үнэхээр хүнсний тэжээлээс ахуулаад хүүхдийн эрүүл мэндийн байдал тэ памперс хүртэл нөхөр шаардлагатай байдаг. Тэгэхээр яг энэ ахчтны үйлчилгээ үзүүлэхэд хүүхд хамгааллын бас багцтай байх юм а гэдэг энэ багцын зардлыг нь бас оруулаад явуулсан байгаа. Тэгээд нийгмийн ажилтнуудын судалгаагаар авахд бол бас яг анхаачтанд ажил үйлчлэгийг гүйцэтгэхэд хамгийн болгоомжтой асуудал нийгмийн ажилтнуудад үйлчлүүлэгчийн одоо нөгөө хил амаар дөрөмжлөх, зохиж авсан тохиолдолд хүртэл судалгаагаар байсан. Тэгээд Ингэрийн одоо аюулгүй мөкөө аюулээ камертай хүртэл байх хэрэгтэй байна гэсэн юу тавьсан. Тэгээ одоо энэ тийм асуудал байх учраас ямар ч гэсэн хамгааллын багцтай өөртөө шаардлагатай ямар нэгэн одоо асуудлыг шийдвэрлэхийн зардлыг нь бас тогтоож өгсөн байгаа. За тэгээд гэрлийн орчинд хүүхдийг хамгаалах төсвөрийг үйлчлэгээ үзүүлэх нийгмийн ажилтнууд маань одоо үйлчлэгээ үзүүлэх зардал юм бол одоо энэ хөгжийн хүчирхийллийн төрөл хэлбэрээр бас тусдаа байгаа кейс дээр ажиллах асуудал. За бэлгийн хүчирхийллийн хурцтай ажиллахад бол одоо кейсээ бүрэн дүүрэн энэ стандартын дагуу яг ингээд үзүүлсэн нийгмийн ажилтан маань 733 мянган төгрөгийн одоо урамшууллыг бас нийгмийн ажилтны ажил үйлчлэгийн урамшууллыг цалин дээр бас давхар аавна. Бие махбодын хүчирхийлэл хүртсэн хүүхдэд ажилласан нийгмийн ажилтан маань 109 мянга, сэтгэл санааны хүчирхийлэлд одоо 130 мянга гээд хамтарсан багийн нийгмийн ажилтан маань кейс үйлчлэгээнийхээ үр дүнг стандартын дагуу үзвэл тэгэх юм бол энэ урамшуулал одоо шууд орно гэсэн залтайгаар баталсан байгаа. За урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааны зардлын суурийг бас баталсан байгаа. Сургалт зохион байгуулалтын анхаарчтандаа хүүхдтэйгээ ажлын гэр бүл нөлөөллийн ажил явуулах зардал байдаг. Тэгэхээр энэ зардал бас батлагдсан байна. За төр хамгаалах байр нэгцгийн үйлчилгээ буюу алхам чадамжийн үйлчилгээнд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд маань үнэхээр ийм бие махбодын хүчирхийлэлд өртсөн энэ нийгмийн ажилтнуудаагаа ажиллах юм бол ийм одоо цалин урамшуулал нь ийм байна гэдэг. Нийтдээ бол тухайлбал бол бэлгийн зөө бас хандлага буюу бэлгийн хүчирхийлэл өртсөн огчтой ажиллах юм бол нийтдээ бидний судалгаагаар нэг кейсээр ажиллахад 3-аас 3 жилийн хугацаанд үнэхээр ажилт юм байна. Удаан хугацаанд тэгээд дунджаар авчирчдад нэг 5 сар гэдэг 6 сарын хугацаанд нэг кейсийн одоо гүйцэтгэлээр бүрэн ажиллаж бүрэн 7 хууль заасан 7 үйлчлэгийг үзүүлнэ. Тэгээд үзүүлээд энэ шийдвэр хаагдсан дараагаар бол тухайн одоо нэг хамгаалалт байр нэгцгийн үйлчлэгэнд ажиллаж байгаа нийгмийн ажилтны урамшуулалт одоо сая 88 мянган төгрөг гэх мэтээр ямар ч байсан нийгмийн ажилтныхаа үзүүлж байгаа үйлчлэгээний урамшууллыг шууд урамшууллын зарчмаар бас олгодог байхаар сангийн амтад тохироод энэ асуудал бас хууль эрх зүйн орчинд бас бүрдсэн байгаа. Тэгэхээр бас нийгмийн ажилтнууд маань энэ нийгмийн ажилт үйлчлэгээний намас эзлэмж гэсэн энэ мэдээллийн сангаа бүрдүүлэх стандартын дагуу кейс байлаа хөтлөж ажиллах хэсэг юм бол одоо энэ ажил үйлчлэгээний зардлууд бас урамшууллаар орох боломжтой болсон гэдгийг та бас хэлье. За нийгмийн ажилтны ёс зүйн хороо гэх юм бол манай нямдарч гүш манай шинжлэх ухааны технологийн бүх сургуульд байгаа нийгмийн ажилтны бэлтгэдэг дэд сургууль 15 хүний бүрэлдэхүүнтэй төрийн захиргааны яг энэ 7 салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын төрийн захиргааны төв байгууллага болон мэрэгжлийн холбоод ихцээд сургуулийн бүрэлдэхүүнтэйгээр 2018 онд бас батлагдсан 16 онд нийгмийн ажилтны ёс зүйн дүрмийг баталсан. За 20 онд бас үнэхээр анхны юм бол бас алдаа оногт байсан. 20 онд бид нийгмийн ажлын ёс зүйн дүрмээ бас шинжилэн баталж нийгмийн ажилтны мэрэгжлийн үйл ажиллагаанд ямар
ёс зүйн зарчим баримтлахын, нийгмийн ажилтны ёс зүйн хэмжээ нь ямар байх юм, үүрэг хариуцлага нь ямар байх юм, үндэсний болон салбар хороод нь яаж ажиллах юм бэ гэдгийг мэргэжлийн холбоот ихтэй сургуулиудтайгаа хамтарч бас шинжилэн баталсан байна. Тэгээд 21 онд үндэснээ батлагдсан үндэсний хорооны дараагаар манай одоо нямдарч гэх маань хорооны дараагаар ажиллаж байна. Өмнө нь бол одоо цэцлүүр гэж бас ажиллаж байсан. Тэгээ 2019 онд бид нар бас 21 аймаг 9 дүүрэг салбар хороодыг байгуулаад анх удаа бид нар бас энэ салбар хороодоо чадваржуулах сургалтыг хийсэн. Тэгээ 22 онд бид нар бас дахин бас 9 салбар хороодоо шинжилэн батлах ингэжснээр одоо төрийн албаны 904 босод үйлчлэгээний 904-тэй уялдуулж нийгмийн ажилтны салбар 9 хорооны салбар зөвлөлийг чадваржуулах үндэсний төвшөнд бас энэ 904-ийг дагаж мөрдүүлэх хэм хэмжээг нь тооцох, хариуцлага тооцох гэхээс илүү мэргэжлийн удирдлагаар хангаж арга зүйн зөвлөмж үзүүлэх чиглэлээр бас ажиллана гэсэн төлөвлөлтөөр 9 хороо маань юугаа хийсэн 22-ны төлөвлөгөөгөө баталсан ажиллаж байна. За тэгээ хуулийн дагуу бол энэ 9 хороо ганц хөлбөмбөг нийгмийн хамгааллын яамны дэргэд гэж явж байгаа болохоос ш яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоод болон ихтэй сургуулиудыг хамтарсан үйл ажиллагаан дээр явж байгаа гэж явдаг гэдгийг та бүхэндээ бас хэлье. За тэгээд та бүхэндээ бид нар бас 16 оноос 20 оны хуулийн дагуу ажилласан нийгмийн ажилтнуудын өмнө тулгамж байгаа асуудал, хууль эрх зүйн үнэлгээ, за нийгмийн ажилтнуудын кейсийн судалгаан дээр тулгуурлаж үнэхээр салбарт 7 салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудынхаа нэгдсэн нийгмийн ажил гэдгийн үн цэнийг нэгдсэн байдлаар өргөх нийгэм улс төр эдийн засаг соёлын баталгаа хангахлаар бас нийгмийн ажлын тухай хуулийн хэрэгцээ шаардлага хуультай байх хэрэгцээ шаардлагатай байна гэсэн нийгмийн ажилтнуудын санал дүгэл гарсан. Мэргэжлийн холбоод маань ч гэсэн өнгөрсөн жил ковидын нөхцөл байдал цахимаар бас ингээд 6 салбар хороо маань бүх нийгмийн ажилтнууд хэрэгцээ хилцүүлэг явуулж бас энэ асуудлыг бас гаргаж ирж тавьсан байгаа. За нийгмийн ажил ний асуудал гэх юм бол 7 салбарт ажиллаж байгаа 3188 ажилтнууд маань яг үннийг хэлэхэд бүгдээрээ цалингийн хувьд зөрүүтэй хорооны нийгмийн ажилтан гэхэд сум хорооны нийгмийн ажилтан гэхэд тээзийн 3-аар цалин дөнгөж 400 эд мянгаар хэлдэг. Халамжийн нийгмийн ажилтан гэхэд тээзийн 6-аар сургуулийн нийгмийн ажилтан гэхэд түүбэдгийн 3-аар 750 мянгаас төр хамгаалах байрны нийгмийн ажилтан гэхэд ТЭУ-гийн 6 аймаг дээр ажилдаг аймаг дээр байгаа сумын төвийн багийн нийгмийн ажилтан бүр ТЭЗ-ийн нэгээр гээд 400 мянган төгрөгийн цалинтай. Яг үннийг хэлэх юм бол хорооны хэсгийн ахлагч хөдөлмөрийн үлсийг 4 дахин нэмэгдсэн. Тэгээд 600 мянган төгрөгийн цалин авч явахад хамгийн их өндөр ёс зүйтэй ажилдаг, хуулиар бүлээсэн чиг үүрэгтэй нарийн мэргэжлийн ажил хийдэг нийгмийн ажилтнуудын асуудал маань цалин, нийгмийн баталгаа, эрсдэлтэй нөхцөл байдал гээд маш олон асуудалтай байна. Мэргэжлийн бус хүн ажилдаг улс төрийн сонгуультай холбогдуулж орон нутагтаа анхаарчтандаа маш их солигддог. Мэргэжлийн карьер стандартын асуудал тодорхойгүй мэргэжсэн одоо нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага одоо бас хангалтгүй гэх мэтээр ийм олон шалтгаан байна. Тийм учраас одоо нэгдсэн ийм хууль эрх зүйн баталгаа бас байх хэрэгтэй байна гэсэн ийм үнэлгээ дүгнэлт гарсан байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар бас өнгөрсөн зунаас ажлын хэсэг ажиллаж судалгаа дүгнэлт хийж одоо нийгмийн ажлын тухай хуулийн төслийг ихний байдлаар боловсруулсан. Тэгээ өнгөрсөн онд мэргэжлийн ихтэй сургуулийн багш нараараа ихний байдлаар үзлэрэлийн хүрээнд санал авсан. Энэ онд бас нийгмийн ажлын мэргэжлийн холбоод болон анхан дундчтанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын 200-аад нийгмийн ажилтнууд байгаа яамн дээр бас үзлэрэлийн түвшинд бас санал авсан байгаа. За тэгээд хуулийн хүрээд гэх юм бол нийтлэг үндслээр нийгмийн ажил үйлчилгээ гэж юу юм бэ? Нийгмийн ажил гэж юу юм? Нийгмийн ажил үйлчилгээ юу юм? Нийгмийн ажилтан маань ямар эрх үүрэгтэй байх юм, ямар шатлалтай байх юм гэдэг асуудал. Үнэхээр бид нар дадлагч нийгмийн ажилтнтай байх уу, ахлах нийгмийн ажилтан зөвлөх, тэргүүлэх гэдэг маш олон барилгын салбарт гэхэд зөвлөх инженерүүд гэдэг байдаг байтал үдээ ажилдаг нарийн нюанстай энэ ажлууд дээр бол үнэхээр мэрэгшүүлэхийн асуудал, мэрэгжлийн удирдлагыг чиглэхэд ахлах, зөвлөх, тэргүүлэх гэх мэтээр ажиллах хэрэгтэй юм байна. Нийгмийн ажлын шууд үйлчилгээ гэж нь ямар байх юм, шууд бус нь яах юм, судалгаа шинжилгээ бодлого төлөвлөлт нь ямар байх юм гэдэг энэ ажил үйлчилгээг нь бас хуулчлах хэрэгтэй юм байна. Бүх салбарын 7 салбарын хуулиндаа яг үндсэн чиглэлүүд нь
шүүгэн шийдвэр гүйцэтгэл дээр нэг заалт, эрүүл мэндийн их дээр бол эрүүл мэндийн нийгмийн төсөл үйлчлэгээ гэсэн нэг заалтаас бусдууд дээр нь бас тодорхой заалтууд байгаа. Салбараар хүүхэд гэрүүл одоо нийгмийн сайн сайхны төлөө иргэдтэй ажиллах асуудал байгаа. Гэтэл бид нар энийг нэгдсэн байдлаар нийгмийн ажил үйлчилгээ гэж юу нь ямар байх юм бэ гэдгийг л тодорхойлж одоо бас гаргах шаардлагатай юм байна. Нийгмийн ажлын үндэсний зөвлөлтөй засгийн газрыг төшөөлсөн нийгмийн ажлын үндэсний зөвлөлтөй бай. Үндэсний зөвлөлөөрөө дамжуулж одоо нийгмийн ажилтнаа өөрийн удирдлагын байгууллагыг хөгжүүлээ, шалгалт авдаг тогтолцоог нь, татан сургадаг тогтолцоог нь, мэргэжлийн лиценз олгодог асуудлыг нь бас хөрвүүлж гаргаж өгөх юм ёстой юм байна гэсэн ийм үзэл баримтлалыг хүрээнд ийм бүлгүүдтэйгээр хуулийн төсөлтний байдлаар бас боловсруулагдсан байна. Та бүхэн бас анхаан дүгнэлтэнд ажиллаж байгаа сургуулийн багш нар бас энд бас саналаа өгсөн байхаа. Бид нар тэгээд удахгүй бас нийтийн дөрөв хэмжээний хилцүүлэг засгийн газрын түвшинд яам агентлагуудаасаа бас санал авах ажлууд хийгднэ. За олон улсад бас нийгмийн ажлууд байна уу гэсэн энэ асуудлыг бас юм манай багш нар маань бас ажилласан байгаа. Тэгээд Франц, Холбооны бүтээн улс маань тусгайлсан бас хуулитай байна. Юуны хуучин сар зүйн Японы гүрж улс гэдэг федерал хуулитай Солонгос улс, Вьетнам, Тайланд улс гэдэг нийгмийн ажлын тусгайлсан бас хуулитай байна. Ингээд мэргэжлийн холбоод ёсон хариуцлага гэдэг энэ яг бидний тавьсан энэ юуны дагуу бас ажилт юм байна. Тэгээд төрийн захиргааны байгууллага буюу энэ асуудал хэрэгсэн сайдынхаа хяналтанд биш манлайлалд ор мэргэжлийн холбоод нь нийгмийн ажиллаа бас явуулдаг юм байна гэсэн ийм туршлага байна. Тэгэхээр бид нар бас олон улсын энэ туршлага тулгуурлаж энэ хуулийн төслийг бас эхний байдлаар бас боловсруулчаад явж байна. Тэгээд цаашид бид нар үнэхээр энэ олон салбарт ажиллаж байгаа, олон шатлал ангилалтай ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудынхаа асуудлыг, нийгмийн ажлын үнцнийг өргөсөн эрх зүйн орчныг үнэхээр боловсронгуй болгох шаардлагатай байна. За нөгөө талаар бас тав хүн бизнесийн салбарт ч тэр, төрийн албанд ч тэр бүх салбарт нийгмийн инновац гэдэг юмыг ярьдаг болсон. Энэ бол технологи биш, та бидний ажлыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн нийтийн одоо төрийн захиргааны удирдлага, бизнесийн удирдлагуудад хинтээ ажиллах уу гэдэг ажлаа ямар төвшний, ямар генерашнтэй ажиллах уу гэдэг ажлыг яг түрүүний нямдарч өгч хэлдэг те. Critical thinking гэх яг нийгмийн ажлын үйлчлэгийн дагуу дэлхийн нийтээр төвлөрдөг болсон байна. Гэтэл бид нар одоо энэ эрх зүйн орчноо бүрдүүлж Монгол улс згсэн төрийн ажлын үйлчлэгээ хууль тогтоомжийн дагуу явна. Гэхдээ зөөлөн ур чадварын дагуу ажилласан ажиллагчид маань ажиллах үнэхээр шаардлагатай болсон байна. Тэгэхээр бид нар энэ нийгмийн ажлын үйлчлэгийг энтэй уялдуулж бас шин шатанд гаргаж төрийн албаны үйлчлэгээний ангилт ч гэсэн анхаарал хандсан дэргэдээ нийгмийн ажиллагаа нэг баталгаа, нэг цензурээр ажиллуулж байна. Бид нар бас үнэхээр мэргэжлийн болгох шаардлагатай, мэргэшүүлэх. Тэгээд мэргэжлийн холбоодоо бас үнэхээр чадваржуулах шаардлагатай байна. Одоогоо бид нар мэргэжлийн холбоод уг нь дөрөндөө заагаад үнэхээр татвартай хүлээн зөвшөөрөгдсөн ийм холбоод байх боловч одоогийн байдлаар бол бүгдээрээ адилхан түвшинд явдаг. Тэгээ одоо энэ чиглэлдээ ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудаа л манай холбооны гишүүнчлэг бас асуудалтай байгаа. Тэгэхээр бас мэргэжлийн холбоодоо энэ хуулийн хүрээнд ч гэсэн чадваржуулалт нийгмийн ажилтнууд маань өөрийн удирдлагаар бас систем байна гэдэг. За батлагдсан ёс зүйн дүрмийн хүрээнд ёс зүйн хорооны төлөвлөгөөний хэрэгжлийг хангана. Стандартаа бид нар бас зарим шаардлагыг хангаж чадахгүй ч гэсэн бид нар бас хэрэгжүүлэх шаардлагатай нийгмийн ажил үйлчлэгийг мэргэжлийн түвшинд болгоход энэ стандартын хэрэгжлийг одоо бас ханган ажиллаж нийгмийн ажилтнуудынхаа үр дүн тооцох, гэр бүл хүүхдтэй ажиллах, үйлчлэгээний бүртээ хэмжээг нэмэгдүүлэх, урамшуулах ажлыг бас стандартын дагуу явуулна гэсэн бодолтой байна. За нийгмийн ажилтнуудыг үнэхээр мэргэжлийн удирдлагаар хангах асуудал чухал байгаа. 20 онд олон улсын нийгмийн ажилтны холбооны удирдамж гарсан. Үнэхээр мэргэжлийн түвшинд захиргааны удирдлага, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага, хөгжүүлэх, дэмжүүлэх энэ удирдлага ажиллаж чадж байна үгүй юу? Халамжийн салбарт бас энэ Азийн хөгжлийн банкны дэвшлэгтэйгээр мэргэжлийн удирдлагын ажлууд хийгдэж юу яагаад явж байна? Хүүхд гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг бид нар бас нүүдийн хүүхдийн сантаагаар хамтарч одоо хүүхд гэр бүлтэй ажиллагаа нийгмийн ажилтнуудаа болон анхаан дундчтанд ажиллаж байгаа удирдлагуудыг бас мэргэжүүлэх ажилтай бас үнэхээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Кейс менежер болсон нийгмийн ажилтнууд ажиллаж байгаа ч гэсэн супервайзерууд нь тэр арга зүйн удирдлагаар хангаж чадахгүй, захиргааны удирдлагаар хангаад яваад байх юм бол нийгмийн ажил үйлчлэгээ үнэхээр үрдэндээ хүрэх нийгмийн ажилтан баталгаатай ажлын байран дээр ажиллах асуудал ч гэсэн тодорхой бус байна. Тэгэхээр энэ дээр анхаарч ажиллана. Албан тушаалын тодорхойлтыг бас боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Үнэхээр хуулийн дээр нийгмийн ажилтны гэсэн мөртлөө албан тушаалын тодорхойлтын дээр өөр чиг үүргүүд энэ асуудал байна. Бид нар бүх салбарт ажиллах албан тушаалт нийгмийн ажил үйлчлэгээний албан тушаалын тодорхойлтыг авч
нэлээд үйлчлэж байна. Энэ дээр тодорхой болгож ажиллах орчин гэрлийн хүчирхийлэлтэй тэмцэх хоёр хамгааллын хууль заасан нийгмийн ажилтны өрөө дасгалгаа уулзалт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх техник бүрдүүлж бид нар бас энэ үйлчлэгээний асуудлыг шийдэхэд гарах юм байна. За нөгөө талаар бол нийгмийн ажилтнуудын үнэхээр нийгмийн баталгаа, улс төрийн баталгаа, эдийн засгийн баталгааг хангах ажлуудыг бид нар шатралтай хийх хэрэгтэй байна. Энэ шатлуудыг хүртэл ядаж нийт түвшинд авчиж шатлалыг хүртэл нэмэгдүүлэх тал дээр бас анхаарч ажиллана. Бид нар гэлтгүй бас төрийн албаны зөвлөлч гэсэн бас энэ нийгмийн ажилтнуудын ангил зэрэглэлийн асуудал яг энэ юм дээр бас анхаарч ажиллаж байгаа гэдэг хэлээ. Тэгээд цааш бас энэ нийгмийн болон эдийн засгийн соёлын баталгаа хангасан нийгмийн ажилтны талаарх хуулийг бас хэлэлцүүлж та бүхнийхээ дэмжлэгтэйгээр одоо үдэн барьж батлуулчих юм бол одоо бидний үйл ажиллагаа ямар ч байсан шинэ түвшинд гарах байхаа гэсэн хэлэлттэй байж байна. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ хэлцүүлгийн үйл ажиллагаанд ажилласан.